Томуужийн альтернатив сургуулийн суралцагчид сонгон найрхын дүүргийн иргэдээс авсан судалгааны үндсэн дээр хяналтын камергүй хэсгийг камержуулж, нэгэн шаардлагатай байгаа цэгүүдэд ухаалаг хяналтын систем суйрлуулах замаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Сонгон найрхын дүүргийн 5337 иргэнээс судалгаа аваад тэгээд тэр судалгааныхаа үндсэн дээр камержуулалт бол сонгон найрхын дүүргт нэг шаардлагатай байгаа зүйл юм байна гэж тогтоогоод хамгийн анх камержуулалт дээр тогтчихсон. Хин нэг нэрстэж хин нэг гэмтсний дараа одоо яг бүгд анхаарлаа хандуулж яагаад одоо камертай байхгүй байгаа, яагаад энд хяналт туу газар байгаа гэдэг утгаараа хүн болго ингэж олон нийтээр амар шуугдаг. Бид энэ хүслийг хэрэгжүүлж байхдаа 22 сая төгрөг санхүүжилт хэрэгтэйсэн бөгөөд одоо бид бүхэн одоо өөрсдийн чадхаараа тэндээ мэддэг бүх компаниуд руугаа ингээд мэйл бичээ, залгаж холбогдчихсэн. Тэний хэрэнд 2-3 компани одоо ингээд хариу өгөөд тэндээсээ хандив босгоё гэдэг үднээс одоо бид өөрсдийг өөрөөсөө гэдэг ивэлж хэлсэн явуулсан байгаа. Их амархан зүйл гэж бодож исэн. За ямар ч тач мөнгөө босголоо тавилаа гэж бодож исэн боловч тэрнээс бүр шал өөрөөр ирсэн байсан. Ягаад гэвэл бидний яг сонгож авсан 33 дугаар хороол гэмт хэрэг ихтэй газар байсан хэдий ч гэсэн тэр хэрэгцээнд байгаа ч гэсэндээ шилэн кабелгүй буюу камер сурлуулах боломжгүй газар байсан. Тэнд байгаа хүмүүсээр өөрсдөө нь бас оролцуулъя гэж шийдсэн. Энэхүү тухайн оронд амьдарч байгаа айлынх нь интернет болон тогийг нь ашиглаад шилэн кабель болгож ирэхэд бол камера суурьшуулсан гэсэн үг. Сургуулаасаа 35-аас 40 км-ийн зайтай тэр газар шөнө 8 цаг үед очиод хамгийн анхны камера суурьлуулжсэн. За тэгэхэд хамгийн хайлтайгаа тохиолдол болчихсон байсан. Айл маань хамгийн анх гарч ирэл ямар мундаг хүүхдүүд ээ за туслая дэмжиж гэж хэлсэн. Тэгтэл удалгүйнийг 15 минутын дараа босч гарч ичингүүтээ манай гэрийн тогноос идэх юм байна. Манай гэрлүүл харахгүй бол би тавиулж чадахгүй мэн гэд яг тэгж хэлж ирсэн. Нэг гудам нь одоо 2 камер ингээд баруун зүүн түвшинд харуулж тавьсан. Энэ күү камерын door одоо яг энэ тавьснараа 600 мянган өрхийг одоо яг энэ 2 камерт одоо багтаагаад ингээд бид хамгаалж чадж байгаа гэсэн үг. Тэгээд нийт манай камер зарим 360 иргэдэг 1 км-т одоо байгаа хүчин чадлуудыг хүмүүсийг харж чаддаг, хар цагаанаар бас хардаг ер нь иймэрхүү байгаа. Яг одоо ер нь төслийнхаа үр дүнг хараад амжилттай тохиоллоо болон камера тавьчаад бид нар бол үр дүнг хараад амар их бахарч байгаа. Айгу олон гайхалтай мундаг хүмүүстэй тараад энэ хөтөлбөрөөр дэмжүүлээд тэгээ 10 айлд 20 камер бол амжилттай солиулж чадсан байгаа. Бид өөрсдийн одоо сонгож авсан 10 цагтай 20 камера байрлуулад дууссан ч гэсэн одоо цаашдаа энэ хүслийг ингээд устдаа одоо ингээд даатгаад явахыг төгсөж байгаа. Ус маань ч гэсэн бид эдийг хүлээ аваад энэ дөрөв охин хийж чадсан юм чи бид ч гэсэн энэ газрыг анхаарах хэрэгтэй байна. Асуудал бол энэ дөрөв охин ийшээ орсон юм байна гэдэг үүднээс нь харж авч үзээд тэр сонгон найрхын дүүргийн 33 дугаар хороомын заавал камер зүйлж өгөөрэй. Тусалж дэмжсэн камерын ах эгч нартаа сэтгэлээрээ байсан ард иргэдчээ ч гэсэн үнэхээр их баярлаа. Тэгээд та наргүй бол бид нар дөрвөлхнээ бас чадахгүй. Бид нар бас маш олон хүний тусалцаа дэмжлэгийг зөвлөгөөг авсан. Тэгээд маш их баярлаа гэж хэлмээр байна.